Заавал нь хот модтой холбоотой гадаал зээл тусламжтай холбоотой зөндөө асуултууд асуусан шүү. Баялагын сантай бас холбоотой асуултуудаас хариултаа өгвэй. Энэ 2026 оны хөгжлийн төлөвлөгөөний төсөл дээр жуулчны сайдаа та өөрөө санал өгсөн биз дээ. Энэ яг 10,000 нарны дээвэр хөтөлбөр гээд байгаа шүү. Би эндээс асуугаад байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ энийг та дэмжээгүй бол хэн оруулаад ирсэн юм бэ? Цаашдаа энэ хөгжлийн хөтөлбөр чинь тэгээд энэ бичсэн байгаа бүх ажлууд чинь ингээ хоорондоо зөрчилдөө сайд нарын саналаа оруулаагүй ийм байдал тавьд энэ улс эх орн чинь дахиад энэ араа би эхлээд сануулсан шүү дээ. 2024 оны аудитын тайлан шиг жилийн 2026 оны тайлан бид нар хэлэлцээ сууж хахад 50% эвдүүдтэй ажилласан байх үедээ ингээм бол их хурлын дархлаа сайд нарын одоо манай парламентын засаглалын дархлаа хүртэл унах хэмжээнд яригадаад ишүү л гэж би хэлээд байгаа. За шолжир сайд нэмж хариулъя. Очроо тэгшний асуултанд хариулъя. Энэ дөрвөн толгойтой болчоод гэдэг чинь яг энэ. Би наад саналж нөгөөгүй. Гэтэл ямар учиртай ингээд жилийн төлөвлөгөөнд суугаад ороод ирчээд байгаа юм. Энийг биелүүлж чадахгүй, хэн чадахгүй. За эдийн засаг нэгтгэн оруулж ирсэн эдийн засаг хөгжлийн сайд. Одоо ингээд сайд нар ингээд харах юм гэсэн юм. За Гантөмөр сайд. За бид нар бол одоо ногоон корпорац байгуулсан. Ногоон корпорац дээр бид нар гаднаас мөнгө авч байгаа. Хөгжлийн банк бас тэрлүү мөнгөө нийлүүлж байгаа. Энд орж ирэх мөнгөөр бол угаасаа амны орон сууцыг сэргээгт гэрчим хүчээр хангана гэсэн ийм засгийн газрын мөрийн хөтөлбөртэй. Энэ хүрээндээ тархмал их үүсвэрийг бид нар бол эх 7 хоногийн хурлаар тодорхой шийдэлд хүрье гэд магадгүй зоолжсрын сайд нөгөө говийн бүсэд очоогүй. Тэн дээр бол засгийн хурлаар ийм шийдэлд хүрсэн шүү. Ерөнхий тархмал их үүсвэр дээр бол чөлөөлнө. Одоо бүгдийн хяналтандаа байлгах гэж оролдоод бол хэрэггүй. Тийм учраас бол нөгөө талдаа ногоон хөгжлийн зээлчим ороод ирсэн мөнгийг одоо бид нар ашигланаа. Ашиглахдаа бол эрчим хүчний нэг төсөл рүү биш, айл өрхийн эрчим хүчний их үүсвэрийг шийдэх зорилттой сэргээгт эрчим хүчний болоод тэр их үүсвэрийг нь